The war of words between Туркийн ерөнхийлөгч огцроход бэлэн байна гэж мэдэгдлээ. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Парист үргэлжилж байгаа олон улсын хурлын үеэр Туркийг исламын улс бүлэглээс газрын тос худалдан авч санхүүжүүлдэг хэмээн буруутгажээ. Үүний хариуд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган Орос улбаны улс энэ мэдээллийг батлаж чадвал би суудлаас огцроход бэлэн байна гэж хэлсэн байна. Түүнчлэн тэрээр Турк улс газрын тос байгалийн хийн импортоо хууль ёсны арга замаар хангадаг хэмээн мэдгдсэн юм а. Өөр амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын бахуралд оролцохоор Турк болон Орос улбаны улсын ерөнхийлөгч нар Парист ирсэн боловч Владимир Путин Эрдогантай уулзахаас сатгалджээ. Турки харин өнгөрсөн 11 сарын 24-нд Сирийг хилийн ойролцоо Оросын Су 24 байлдааны онгоцыг буудаж сүнөөсөн нь хоёр орны харилцаанд сэв суулгажээ. Энэ хэргийн улмаас Орос улбаны улс Турктай харилцаагаа зогсоож эдийн засгийн хориг арга хэмжээг аваад байгаа юм. Assad regime. Амтд нар сүндэрлсэн байшин багчуудын хорхоог хүргэж байна. Бүгд найрнах хятад ард улсад шинэ жилийн баярын ур амьсгалаарж гудамж талбай дэлгүүрөө шинэ жилийн мод чимэглээ гарган тавьсан байна. Шэнсэн мужийн эхлэлгүүрд амтд нар бүтээсэн авраг том байшинг байрлуулжээ. Энэхүү байшин 2 унтлахын өрөөний хэмжээтэй бөгөөд 65 хавтгай дөрвөлжин метрийг хамарсан байна. Байшинг нэг гэр бүлийн 4 гишүүн эзэмшдэг бөгөөд багчуудын дуртай чамин хийстэй байшингаа хийхдээ 10 гаруй өдрийг зарцуулжээ. Түүнчлэн байшинг барихад ажилд нь 10 уран барилгач нарийн бовчин тогооч нар оролцсон байна. Энэ байшинг барихад 20 мянган ширхэг нарийн бов, 1000 цэсэм талах, 1 тонн итал сахар зэргийг ашиглажээ. Түүнчлэн амтд байшингийн өрөө бүрийг өнгөнгийн чихрээр чимгэлсэн байна. Азгүй хулгайч янданд гацжээ. Америк нэгдсэн улсын Калифорни мужинд нэгэн байшин руу яндангаар дамжиж орохыг оролдсон хулгайч тэндээ амьалджээ. Гэрээдэд өнгөрсөн бямгаргийн өдөр ил зуухаа ажилуултал гэрээд яндангаас хэнийг нэ орилон чарлаан сонсогдсонгээр тэд гайхсандаа цагдаа болон онцгой байдлахныг дуудчихад өөртөө галыг унтрахыг оролджээ. Утаа яндангаар сорогдохгүй гэрн битүүх хиншүүгээр дүүрсэн байна. Дуудлагаар исэн галынхан лантууны тусламжтайгаар тоосхон яндаг хэсэгчлэн ураагаад дотор нь гацсан байсан эрэгтэйд хүрчээ. Гэвч хулгайч өөд болсон байна. Одоогоор задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд талигаа чинь нэр ус өглөлийн шалтгааныг тогтоох юм а. Сирийн дөрвч хүүхдүүдийн эрх ашиг хөндөгцөөр байна. Сир дэх дотоодын мөргөлдөөнөөс хойш 240 мянган иргэн Иракт дөрвсөн ба тэдгээр иргэд дөрвсөн улсдаа иргэний хараалтай болох боломжгүй байдаг байна. Сирийн дөрвчүүд Иракийн Курдистанд хүүхдийн төрсний гэрчлэгээ авах боломжтой байдаг ч ихэнх иргэдэд тийм боломж олддоггүй. Учир нь дөрвчийн хуаран томоохон хотын захиргааны нэгжээс хол оршдог тул дөрвж явахдаа гадны орон төрсэн хүүхдүүдэд наазахын баримт ч байдаггүй. Нэгэн эцгийн хэлснээр охиндоо төрсний гэрчлэгээ авах ганц боломж бол Сирд буцаж очих явдал гэжээ. Гэвч олон жилийн дайны хөл талхлагдсан Сир нутагтаа иргэн очно гэдэг бараг л боломжгүй зүйл. Хэрэв дотоодын мөргөлдөө он удаан жил үргэлжлсээр байх хаваас гадны орон төрсэн хүүхдүүд насанд хүртгэх болно. Эндээс л асуудал урган гарна. Иракт хууль ёсоор ажиллахын тулд бичиг баримттай байх хэрэгтэй. Гэвч хамгийн наазахын бичиг баримтаач авч чадахгүй байгаа эдгээр дөрвчдийн хувьд амьдралын цаашдын баталгаа том бүрхэг хардаж байна гэж нэгдсэн үндэсний байгууллагын дөрвчдийн асуудал эрхээс ахлах зохицуулагч Фредерик Куси хэлсэн байна. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлэлээр Сирийн мөргөлдөөн эхэлснээс хойш Иракт 12516 Сир хүүхэд мэндэлсэн байна. Бичиг баримтгүй хүүхдүүдийн эцэг эх Сирд эргэж очих хаваас эрчүүдийн цэргийн албан татах зэрэгс зайлсхийж нутагтаа очиж чаддгүй талаар иргэдэж байна. Мөн Турк зэрэг усад суушиж байгаа хамаатан садантайгаа уулзахад хүүхдийн бичиг баримт байдгүй гэдэг шалтгаалan хялгарч чаддгүй гинэ. Гаубица, минометы, снайперские. Исламын Вантус газрын тосны худлыг хамгаалахын тулд онгоцыг сөнөөсөн гэж мэдээллээ. Турк улс өнгөрсөн 7 хоног Сирийн умард нутгаар тус улсын агаарын хилд нэвтэрсэн. Оросын байлдааны онгоцыг буудуу унагсан. Үүнээс үүд хоёр улсын харилцаанд томоохон сэвсүүгээд байгаа. Оросын онгоц Туркийн хилийг зөрчөөгөө хэмээн Москва мэдэгдэж байгаа бол Туркийн тал Оросын сөнөөч онгоцонд хэд хэдэн удаа анхаарал өгсөн ч үл тоомсорсон учраас гал нээсэн гэж тайлбарлаж байгаа юм а. Үүний хариуд Орос улбаны улс Туркт хориг арга хэмжээ авч Туркийн иргэд тус улсад визгүй зорчдог байсан 2016 оны 1-р сарын 1-ээс Турк хугацаагаар зогсоохоор болсон байна. Түүнчлэн Турк улс эдийн засгийн хямралд орж дампуурлын иргэд хүрээд байгаа хөрш Грек улсын агаарын хилийг 443 удаа зөрчсөн гэж Оросын хэвлүүдээр мэдээлж байна. Тэгвэл Турк Оросын онгоцыг сөнөөх болсон шалтгааны талаар Москва хэдхэн цагийн өмнө нэгэн мэдээлэл хийлээ. Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин Парист болж байгаа дэлхийн ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бахварлын үеэр Оросын байлдааны онгоцыг сөнөөсөн нь том алдаа хэмээгээд Турк Исламын улс бүлэглэлийн газрын тосны худлыг хамгаалахын тулд Оросын онгоцыг буудаж ургасан гэж мэдэгдсэн байна. Исламын улс бүлэглэл хууль бус газрын тосны худалдаанаас их хэмжээний мөнгө олдог нь нэгэн тодорхой болсон. Гэвч энэхүү ажиллагаанд Турк улс оролцдог их баттай баримт байхгүй бөгөөд тус улсын эрх баригчид ч үүнийг үгүйсгэдэг. Харин Путин хит аврагчдын газрын тосны 8 Туркийн нутаг дэвсгэрээр дамждаг гэдгийг батлах баримтыг удахгүй дэлгэнэ гэлээ. В отличие от пропагандистских мероприятий бумажной коалиции